За та бүхэндээ энэ өдрийн амар амгалан айлтгая. За манай зай санда төвийн ээлжид дугаараар Хомбогрын Батмын дахыга өрн оролцуулж байна. За танд энэ өдрийн минь төргийа. За баярлалаа. Танд болон энэ та бид хоёрын уулзж байгаа энэ мөчийг хамтдаа үзэж байгаа эрхэм таанагтд бас энэ өдрийн мэндийг хүргье. За би Батмын гэж хүн байна. Хомбогрын Батмын гэдэг. Говьлт аймгийн угуул энэ зан заншил өв уламжлалын талаар нэлээд дийг судалж бичиж олон түмэнд түгээн дэлгэрүүлье гэсэн тийм туйлын эрмэлзэлтэй явж байна. Баярлаа. Харин таны одоо гаргасан энэ хоёр ном байна л да. Тунмал орших үеийг 2 гээд. За тэгээд таныг ихэвчлэн манай үзэгчд манай одоо дуучин хүн гэдэг талаас нь илүүтэй таньж мэдж байгаа бах. За таныг бас урьсан гол шалтгаан нь юу вэ гэхээр за манай төвийн одоо гол зорилго судалгаа бас олон түмэнд хүргэе гэсэн соён гээрүүл гэсэн бас гол одоо зорилго чиглэлтэй яг цав таарсан. Тэгээ таны энэ хойч үедээ энэ өв уламжил, ёс заншил, Монгол хүний мөн чанар, үнцэн за цаашдаа байх уу байхгүй юу гэдгийн талаар маш хэрэгтэй энэ ном тохиомлыг гаргасан учраас таныг бол олзуурхан одоо бүр өрөх шалтгаан болсон юм аа. Тэгээд таны энэ одоо зорилго цаашдын үйл хэргийн таны судалгааны талаар дэлгэрэнгүй таны бас өөрийн хувийн үзэл бодол Монгол хүний тухай, Монгол орны тухай энэ судалгааны одоо үр шим за тэр тэндээс одоо бий болж байгаа хүний одоо ад жаргал амар амгалан тий одоо өөр хойчтой одоо залуучуудад ялангуяа юу хэлж үлдээх вэ гэдэг талаар бас таны сэтгэлийг сонсъё гэж бодсон. За дээрэс нь бидний өв уламжлал монголчуудын өв уламжлал маань ихэвчлэн бичигдэх гэхээсээ илүү ингээд өв тээгчтэй ам дамжин ураг удам дамжин голцоо явдаг. За магадгүй миний харж байгаагаар бас энэ өв уламжлал маань ингээд бас хэсэг янз янзын нийгмийн үеэр бас ингээд бас алдагдаад үгүй болоод устдаад байгаа юм болов гэж бас хараад байгаа. Тэгэхээр энэ зүйлийг та ингээд судлаад ингээд явна гэдэг бол одоо энэ цагт бас ховор юм тохиолдол юм болов бас нэг юм хуучныхаа одоо бидний одоо чивээр байгаа өв уламжлалыг сонирхох хүн жоохон бага болцсон юм уу? Хэд бас нэг юм хотчил, хэд бас орчин үеийн юм руу орчихсан юм болов бас энэ талаар бас танаас асуумаар нь дээрээс нь сайхан энэ өв уламжлалыг хадгалж байгаа хөгжчүүл маань ер нь тэнгэртэй дэвшээд бас нэлээд цөөрсөн болов гэж миний хувьд хардаг л да. Тэгэхээр таны хувьд одоо ямар шалтгаан, ямар дуудлагаар гэх юм уу өвгдлөөр одоо энэ өв уламжлалыг одоо судлах одоо шалтгаан бас үүссэн юм бэ? Одоо та хэр бодож байна одоо энэ өв уламжлалаас сэргээх тал дээр одоо хүчин зүтгээд гэх юм уу? Монгол зан заншил өв соёл энэ бол түрүүний хэлдэг шиг цаасан дээр бичиж кино шиг хийж түгээс нь бол тун хавар. За яг хөө энэ социалист нийгмийн үед нэг Жамцын Бадрагва тэргүүтэй гэдгэн хүмүүс энэ бит соёлын талаар, бит бус соёлын талаар одоо тэр дуу бүжиг наадам, ерөөл магтаал, амны бэлэг, штем бэлэг гэдэг юм уу тийм ойр зуурын одоо тийм баг ахын шинжиргуу нэлээд өгсөн. Тим зүйлсээр бол нэлээд юу нэвтрүүлэг энэ хийж исэн үндэсний олон нийтийн радио, телевизэд санхүүмрэгт байдаг. Дулан багш бол одоо энэ ардын багш Дуланбаа байна шүү дээ. Дуланбаа өөрөө бас мөн соёлын яамны чиглэлээр одоо хөдөө орон нутгаар явж хөгжүүлэлтээ уулзаж ярьж хөрч ирсэн. Тийм нэвтрүүлгүүд юунууд нэлээд байдаг. Өөрөө нэлээд маш их судалгаа хийсэн байна. Тэгээд одоо манай Жансан Нуруу багш энэ бол энэ тэнд бас нэлээд судалгаа хийж ирсэн байлээ л тухайн цаг үедээ. Тэгэхэд социалист нийгмийн үе бол том хаалттай үе байсан л да. Бас өв соёл, шашин, зан үйл хүний одоо чи бид нар одоо юу гэдэг монголчууд бид нар тэнгэр үзэл, тэнгэризм, тэнгэр шашин, машин энэ төр гэж ярих боломжгүй, энэ буддын гүн ухаан ярих боломжгүй. Ер нь аливаа байсан үе. Сүүл энэ жилүүдэд бол яг бас байж энэ талаар бас эдсэн хүмүүс гэх юм бол тэр хин Нямбуга Ариасрангуй энэ төргээд хүмүүс бичсэн л байдаг. Манай боорлуудаас одоо манай цөөхөн цөөх. Тэгтээ төв халахыг голцсон. Ерөнхий бичсэн байт. Ерөнхийд нь. За миний хувьд бол би агуу өвөг дээдсийн их өв сан хөмөргийг одоо тэр хажууд нь
өсөж торнос мэдээ орсон цагаас манай эмээ өвөөгийн хажууд өссөн. Миний эмээ өвөө манай ээж энэ төр бол одоо жигтэйхэн одоо удамтай одоо цээжтэй хүмүүс. Одоо манай эмээ гэхэд одоо 30 жилийн өмнөхийг он сартаа ярьдаг, өдөртөө ярьдаг, гарагтаа ярьдаг тийм хүн байлаа. Манай өвөө мөн ялгаагүй. За манай ээж бол гайхалтай хүн байсан. Манай ээж одоо бурхан болоод 5 6 жил болж байна. Гэхдээ ээж маань би аав ээж хоёрынхоо хаанаж байхгүй гэж ярьдаг байсан. Гэсэн өнөөдөр энэ их хувийн ирэлтээр байж байгаа биз? Тийм их хувийн ирэлт. Энэ их хувийн ирэлт гэдэг энэ манай намын чимэд багш байгаа. Манай одоо зохиолч сэтгүүлч энэ судлаач намын чимэд гэж хүн байгаа. За. Энэ хүн бид нар энэ их хувийн ирэлт гэдэг нэг юм төрийн бус байгууллага албан ёсоор хамгаалт тэмдэг аваад тэгээд бас нэг өв соёлоо түгээн дэлгэрүүлээ, судлалын сурвалжлая гэсэн үлдээе тий. Тийм зорилготой явж байгаа. Тэгээ номуудыг манай багш хянан тохиолдуулж шүүрэн тунгааж зөвлөдөг юм л да. За. Тийм тэгээд эхнийх нь бас манай нутгийн нэг хөгшөнтэй хамтарч бичсэн Ивансан гэдэг хөгшөнтэй манай аймгийн дэлгэрсэн юм бол хоёр дахь нь бол би өөрөө бичсэн. Тийм одоо гурав дахь нь бичиж байгаа. За тэгээд энэ юу яаж байгаа? Манай энэ бичиг бол яг бай бичиж болж байгаа. Энэ агуу хөв соёл бол монголчуудын хэдэн мянганд танин барьж гярхаа сургах ухаанаар таниж мэдэж авсан энэ байгалийн зам ёсны түгээмэл зүй тогтлын хуультай яг цавд нийцсэн энэ том шинжлэх ухаан юм. Орчин цагийн шинжлэх ухааны их үндэс нь хүн төрөлхтний шинжлэх ухааны их үндэс нь хүн төрөлхтөн байгалийн өмнө хүлээсэн их үүрэг юм. Хүн төрөлхтний ертөнцийн өмнө хүлээсэн маш том үүргийг миний агуух нүүдэлчд монголчууд бид нар эрт дээр хэдэн мянган эртээс таниж мэдсэн. Хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш хоорондын харилцаа, энэ хандлага, энэ бодож бясалгаж болох болохгүйг хуульчилж өгсөн ийм гайхамшигтай юм философи гүн ухаан. Энийг өнөөдөр бид нар гүн ухаан чигээр нь хүлээж авахгүй, зарим нь ёс суртахуун энэ зүгээр нэг тийм хүмүүсийг хорьсон, цээжилсэн, хоцрогдсон гэдэг юм уу тийм. Хэтэрхий тийм догматизм одоо юу гэдэг юм одоо хэтэрхий одоо тийм мухар сүсэг шахуу юм ярьж ойлгодог хүмүүс маш их байна. Ойлгохыг хичээж байгаа хүмүүс маш их байна. Энийг бүрэн дүүрэн ойлгоно гэдэг хугацаа орно. Яагаад хугацаа орох ёстой юм гэхээр эн чинь тэр чигтээ гүн ухаан. Энэ гүн ухааныг бид нар гярхай нарийн торгон мэдрэмжээр танин барьж мэдэж авч амьдрал дээр хэрэгжүүлж ээж энэ бидний амьдралд энэ нийгэмд энэ агаар мандлаар соронзон долгионоор эрчим энергийн хуулиараа хүчийг олж шидийг олдог. Биеждэг. Сайн бол сайн, муу бол муугаа үзүүлдэг. Жишээлх юм бол монголчууд бид нар амны бэлгээс аштын бэлэг гэж ярьдаг. Тийм. Бодол үг болдог, үг үйлдэл болдог гэж үздэг. Тэгэхээр юу бодох уу? Юу ярих уу? Юу ярихгүй вэ? Гэдэг нь тус тусын дүрмтэй, журамтай, юм цаг хугацаатай юм. За тэгээд нөгөө төвдийн нөгөө одоо энэ майн мэгзэм шиг дандаа сайныг ингэж олон удаа ярьж тоонд хүргэх юм бол энэ нь ид шид болдог. Жишээлбэл дандаа өрөөдөг манай монголчууд тий. За одоо танд сайн сайхныг өрөөе. Танай хамт олонд энэ хүний сайхан хорвоогийн хамгийн дээд өрөөл илгээрийн хамгаалсан төрлөө төвшин хамгаалан байх болтугай гэж ярьдаг. Илгээрээ гэдэг чи одоо би саяхан тэр илгийн талаар нэг мэдсэн байж байгаа. Тунмал оршин 3 дахь дэвтэртээ би оруулах гэж байгаа. Тэрийг хүмүүс ч нэрээ ширэлсэн байлаа. Илэг нэгт монголчууд гэдэг. Монголчууд бид нар бүгд илэг нэгтэй. Ягаад илэг нэг? Илэг нь юу юм? Илгэн садангийн илэг юм уу? Шүү юм гэж. Монгол хүн эрт дээр үед цагаан илэгтэй байж гэж. Одоо болохоор илэг нь өөрчлөгдсөн байна. Ягаад гэвэл хүний бодол зүрх, бодол санаа илгэний сундрахтай. Хүний зүрх сэтгэлийн эс энерги илэг нь булгийн одоо ундраг юм гэж. Тэгээд муу их бодсон хүний илэг нь өвддөг. Их шаналсан хүн илэг нь модддаг. За хүн амтан биевиндээ хараалж чадах гэх юм бол хүний илгэнд очиж байдаг. Хараалж чадах хийдэг хүний өөрийнх нь илэг моддаг. Ягаад гэвэл илэг өөрөө эрчис энергийг
одоо яадаг шүүдэг байх нь. Хоолунд шүүдэгтэй ялгаагүй эрс энерги давхар шүүдэг байх нь. За танаас цаашлаад ярих юм бол энэ эрлэг нь өөрөө сэтгэл зүг яг нөгөө эрс энерги дагаад хямардаг эсвэл сэргийдэг баярлдаг. Хүн инээхээр эрлэг баярлдаг. За тэгэхээр зэрэг бид нэр хоорондоо эвтэй түнжинтэй сайн сайхан бүхэнд чиглэж дөрөөлж одоо сайн сайханд бид нар тэмүүлэхийн хэрээр бидний элэг ирүүл байна. Элэг ирүүл бол дотор эрэхтэн дотор таван сулын хаан эрэхтэн элэг хамгийн одоо ирэн бэлэх юм бол элэг дээдлэлт нь байдаг байна. Элэг дээдлэлт суuna шүү дээ. За тэгэхээр зэрэг элэгээ сайн байлгаж бусд нь сайн байх. За тий. Бөөр сайн бас бөөрж ярьдаг. Янз бүгдээрээ нэг нь доотлолт нэг нь дээдлэлт гэхээс илүүтэй элэг бол хүний амин сүнстэй нэгт холбоотой юм аа. Амин сүнсээс дамжиж одоо мэдээлэл авч цаашаа энэ нийгэмд ертөнцийн оршихуйд маш том нөлөөлөл үзүүлдэг эрхтэн элэг юм аа гэж хэлэх гээд байна. Хэлж юм л да. Таны одоо судалгаанд одоо монголчууд элэгтэй холбоотой хүү гэдэг шүү дээ. Элгийн дэвтэй энэ гээл те. За элэг нь одоо цаашаа хүн гээл ярьдаг. Тэгэл одоо битгэрэх хэтэр гээл дандаа нэг оюун сайн сэтгэл зүйтэй. Одоо орчин үеэр ярил одоо нэг стресс, депресс элэгтэй холбоотой. Тэгэхээр монголчууд хүний эрүүл мэнд эд эрхтний хүртэл одоо хүний тэр цаад энерги явуудад гүнзгий судалсан байна гэсэн үг те. Одоо ходоод ч гэх юм одоо ямар нэгэн уур бухимдал ямар нэгэн стресс юмнаас шарах үүсдэг гэдэг одоо бүр шинжилгээхэн бараг тогтооцсон байна. Тэн дээр өөр яг ийм ямар судалгаа хүний эрүүл мэндтэй холбоотой монголчуудын оюун санаагаараа хүн бие имчлэх одоо үед бясалгал гэж ярьж штэ тий. Тэгэхээр элэгтэй бас холбоотой бусад талаасаа монголчуудыг агуу улсууд юм байна. Агуугаа өнөөдөр бид нар яг үндэ хэлэхэд бид нар ямар үндэстэй улсуудын ямар агуу юм гэдгийг мартах байтугай болж байна. Одоо зарим залуучууд одоо манай нийгэм өөрөө ийм балаа нийгэмд амьдраад яахын гадагшаа явж амьдран гэж юм л да. Яг өнгөн дээр бол тийм. Угтаа гэж байгаа шүү. Уг сурвалждаа бол үгүй. Бид нар агуу их Монголынхоо энэ агуу их мөн чанарыг амин чанарыг тайлж олж авах ёстой. Ингэж хэлэхээр манайхан ерөөсөө их наагурст гэж маш наагур байна. Яагаад гэвэл өнөөдөр монголчуудын амьдрал буюу дэлхийн хүндрэлтний амьдрал маш өнгөцгөн байна. Ерөөсөө бид нар эдэлж хэрэглэх, өмсөж зүүх, ууж идэхийг урьдчил болгоод энэ л бидний амьдрал бусд нь цаашаа сэтгэхгүй шүү дээ. Бидний тэтгэдэг энэ цай шиг, хоол шиг, одоо ус, агаар шиг тэтгэдэг маш том эрчим хүч байна. Тэр эрчим хүч нь юу юм гэхээр бидний энэ ертөнцийг үзэх үзэл, энэ ертөнцийн оршихуйн зүй тогтолд хүн бүхний энэ сэтгэл зүрхнээсээ, илгнээсээ асуулт илгэн зүрхнээсээ зориулдаг энэ эрчис энерги байна. Илэг зүрхнээс уяатай инкри Монгол орн байна гэдэг дуу байна шүү. Жамцын Бадраа гэж Хоймор нутгийн тэр агуу соён гэрүүлэгчийн дууны үг байна. Илэг зүрхнээс уяатай гэдэг чинь сэтгэл зүрхнээс соёо гэж хэлж яхад болоогүй. Сэтгэл санаанаас гэж хэлж яхад болоогүй. Сэтгэл санааны бодол энэ оюуны эрчим энергийн хамгийн цаад булгын энэ элэг юм аа гэж. Зүрх элэг зүрх холбоотой. Тэгээд зүрх бол яг наан, зүрх бол амин. Элэг бол цаад амийг тэтгэдэг, тэр сүнсийг тэтгэдэг. Булган байж таарч. За тэр булган өөрөө ихэн болонгортой бол адхан шавартай, ихэн шавартай бол адхан болонгортой. Ихэн хэр бол унган шир ялдаг гэж үгтэй. Тэгэхээр элэг өөрөө эрүүл байж иж, хүн өөрөө эрүүл сэтгэх. Элгээ эрүүл байлгахын тулд бид нар бас энэ ертөнцөөс үзэх, харах, хүлээж авах маш болохгүй юмсыг бид нар шүүн тунгааж илгэн лөө оруулахаас гадна элгийн бүтээсэн тэр энэ оюун ухааны хэмжүүрээр тунгааж үзэх нь хэцүү хэрэг юм. Бид нар өнөөдөр дэлхийн илгэн дээр, ертөнцийн илгэн дээр хүн төрлөختөн ганцаараа амьдраагүй. Энэ ертөнц оршихуй зөвхөн хүн төрлөختөн зориулдаг гэдгийг бид нар гүн гүнзгий ухамсарлах хэрэгтэй байна. Энэ чинь шороо, чулуу, хад, булаг ус, нуур цөөрөм, шувуу, шаацгаа, ан, араатан, гөрөөс, ан амтан, орхоо шавж, жигүүртэн хөхтөн юу ч биш болно шүү дээ. Өв сургам бол бүгд зэрэгцэн оршихуйтай. Бидний өмнө энэ аягтай цай шиг ийм чулуу, за атга шороо юу гэж болох юм? Бүгдээрээ нэг ширхэг шоргоолц,
нэг ширхэг өвсний хялганы толгой хүртэл та бидэнтэй зэрэгцэн орших зам ёсны хуультай өөрөнгөсөн орон зай эрхчлөөтэй. Өнөөдөр хүний эрхчлөөг ярьдаг мөртлөө эднэрийн эрхчлөөг яагаад ярьдаг? Өнөөдөр дэлхийн ертөнц энэ орчин цагийн шинжилгээ ухаан дээд зэгтээ хөгжсөн мөртлөө зөвхөн хүн төрлөختөн хөгжих гэдэг. Энэ бусд нь яатсан? Бусдыгаа яагаад сонирхоод байгаа юм? Яг үнэ. Байгалыг сонирчоод ертөнцийн оршихуйн энэ энергийн таталцал энэ соронзон долгионоо бид нар үгээр үлж хаад энийгээ бохирдуулж хийж хаад зөвхөн эго тэ тогтцсон би гэдэг эгодо тогтоод байдаг чинь энэ эрүүл ухаан уу? 90 100 наашлах тусам хүн төрөлхтөн хөгжих тусам оюун ухаан улам бүр зөөлөрч улам бүр уярч хайлах ёстой. Бид нар бороо орохгүй гэдэг байна шүү дээ. Бороо шин дэлхийн уярчээж бороо ордоо шүү дээ. Бид нар дэлхийг бороо оруулах хэмжээний энэ тэнгэр ормостыг бороо оруулах хэмжээний бид нар юу хийсэн юм бэ? Бороо оруулахгүй аль болох оруулахгүй хэмжээний бид нар их нүгэл хийж шүү дээ. Тэгэхээр бид нар энэ нүгэл хийлэнцгийг бид нар энэ дор бүрдээ их анхаарч яахгүй бол одоо жишээлбэл тэнгэр эцэг газрыг бид нар их гэж үздэг. Тэгэхэд их газар дээр амьдарч байгаа бид нар ийм замбраагүй байхаар эцэг тэнгэр энэ ариун хөрсөн дээр явуулдаг, ариун хөрсөнд тэжээдэг тэр хурыг, тэр ариун сайхан хурын шимийг нааш нь явуулах боломжгүй шүү дээ. Энэ ариун сайхан ихийн энэ их дэлхий дээр амьдарч байгаа хүн төрлөختөн өөрсдөө ийм бохир яг үнэ. Энэ бохир сэтгхүүлтэй, энэ бохир үйл явдалтай хогоо хаамаач биенийгээ дээрлэгдэг, биенийхээ дээр гаргадаг одоо бусад амьтны ямыг булааж иддэг. Энэ чинь өнөөдөр чон эрвэс гэдэг амьтад айлын хотонд орж ирлээ, баавга хүн барьлаа гэж шүү дээ. Тэгээ зөндөө байж байгаа үст жилүүдэд. Энэ болдог болсон явдал байж л байдаг явдал уу? Үгүй шүү дээ. Өнөөдөр чон тэр байтха хүний хүүхдийн амь аварч ирсэн гэдэг шүү дээ. Тийм удаа зөндөө байна. Тийм удаа энэ талаар ярих бол маш их түүх ярина. Маш их дурсамж соёл ярих. Тэгэхэд өнөөдөр хот руу зүгээр гигэн цагаар хүртэл авчихж байна. Энэ юу хэлж байгаа нэхэр тэдний идэж тэжээлийг хүн төрлөختөн өөрсдөө идээд тэр хүрээлэн буй оршныг бохирдуулаад алдагдуулсан. Тэдний амар амгалан тэр онгон дагшин байдлыг эрхчлөөнд нь халдсан байна шүү гэсэн дээ. Тийм. Тэгэхээр тэд нар чинь бас байгалийн биенийгээ барьж амьдрахын төлөө ямар нэг үйлдэл хийн шүү дээ. Тэгэхээр таны одоо судалгаа энэ уламжлалыг тэр эртний бидний одоо их гүрний үетэй холбож үзвэл тэр яаж энэ зүйлийг одоо хүчийн энэ оюун ухааны хүчийг ашиглаж ирсэн л бол таарах гэдэг шүү дээ. Тэр үед ямар техник технологи байх биш. Энэ талаар эзэн төрөн байгуулж ирсэн монголчууд бид нар за тэр үед энэ байгалийн хууль ертөнцийн оршихуйг дээд зэргийн шүтэн биширч хүндэтлэн дээдлж ирсэн. Тэрнийхээ хэрээр бид нар энэ тэнгэрт эвэгдсэн. Эргүүлээд одоо хайрын нэрлийг хүртсэн гэж ойлгож байна тийм. Хүн одоо орчин үед ярьдаг шүү дээ. Юу тарин түүнийгээ хүлээж хурааж авна гэж. Бид нар амнасаа өдөр болгон өдрийн одоо хэдэн 10 хүн удаа ерөөл хийлж хилээд зогсохгүй цаашаа үйлдэж үгээр үйлдэж үйлдэлээр үйлдэж үгээр хэлж үйлдэлээр үйлдэж за тэгээд энэ байгалийн зам ёсны хуулийн өмнө бид нар хоорондоо тангарахтай ив тангарахтай байгаль хүн хоёрын хооронд том зөрчил үүсдэг байсан бол одоо үүсчихэд байгаа бол тэр үед ямар зөрчил байгаагүй харилцсан шүтэлцэж байсан. Харилцсан шүтэлцэн гэдэг чинь их үр хоёр шиг тийм шүтэн барилгатай байлаа. За энэ барилдлага маань өнөөдөр явсаар маш их холдчиход байна. Тэгээд хүн байгалийнхаа дайсан мэт, байгалийн эсрэг мэт амьдраад байгаа. Тэн дуунаас өөсөлтэй юм. Дэлхийд дээр манай хүн төрлөختөн үүсэн цагаас хойш монголчууд бид нар байгалыг гаргадаг уртын дуу, агуу уртын дуу энэ туйлс, жангар туйл тийм ээ одоо олон туйлууд, туйлсууд за тэгээд ерөөлүүд эн чинь байгалийн эрчис энергийг сэргээдэг энэ далд том хүч, далд эрчис энерги байгаа. Энээс үүдэлтэй ардын дуу бий болсон. За монголчуудын одоо ах зах хаа хүндлэх ёс, мэдлэх, хүндлэх гэх ингээд энэ цаашлбал нэлээд өргөн хүрээд. Одоо цагт бас манай залуучууд маань хит их нэг баруунжих гэдэг юм уу, глобалчлах гэдэг хит их юм орчин үеийн одоо юу гэдэг юм чөлөөтэй одоо
дураараа гэдэг нэг ийм тал руу бас нэг жоохон болоод байна уу? Монгол хүнд бас хит их тийм барууны юу бас над миний хувийн бодлохгүй нэг зохихгүй юм болов одоо тий том хүний яриа тасалдаг болж байна, том хүний үгэнд орсдог болж байна, том хүний дээр суудаг, том хүнтэй хамаагүй баруун том хүнтэй нийлээ аригч уужиж ийм үзэгдлүүд ингээ харагддаг. Тэгэхээр энэ талаар бас та илүүтэй залуучууд гэх юм бас нэг юм судалгаан дээрээ бас тулгуурлаад гэх юм аа эсвэл та өөрийн одоо өссөн одоо тэр наа чи товчхон юм. талаасаа Товчхон муу тодорхой. Залуучууд ингэх нь аргагүй юм аа. Залуучуудаа бид нэр өгөөсөх аргагүй. Яагаад вэ? Тэд нар хүн ямар орчинд өснөөс болдог. Гэр оронд их эцэг нь ямар байна? Хүүхдүүд нь яг тийм болж байгаа. Тэр их эцэг нь өөрсдөө ахмад настай хүмүүсээ хүндлэхгүй шүү дээ. Гэртээ дандаа хүн муулж шүү дээ. Дандаа хэн нэг дээрлэгч доромжилж үзэн ядаж шүү дээ. Тэгэхээр хүүхдүүд нь яг тийм. Тэгэхээр залуучуудыг бид нар ерөөсөө үзэн ядаж тэднийг шүмжлэх хэрэг байхгүй. Бид нар өөрөө засах хэрэгтэй. Хүүхд чинь юмны тойл байдаг. Залуучууд одоо чи хэдтэй одоо 20-той залуу, 10 гэтэй залуучууд бүгд тийм. Хүүхд мэдээ орсон цагаас ихэнх хэвлэлд олдсон цагаас хойш энэ дэр бичсэн байж байгаа. Одоо суралцгаа гэж. За тэгэхээр бид нар өөрсдөө л хүн шиг хүн байх хэрэгтэй. Магадгүй залууханд бид нар эхлээд мэдлж болно шүү дээ. Сайн байна уу гэдэг өөртөө шин би мэдлж болно. Тэгэхээр заавал залуу хүнээр мэдлүүлэх гэдэг шаардлага байхгүй. Уул нь бол их сургасан байх хэрэгтэй. За миний хүү одоо жоохон байхад нь энэ хүнтэй мэдлээрээ эхлээд энэ хүнтэй мэдлэх юм. Энэ хүн хэдий муу хүн байсан ч гэсэн ах настай хүн шүү. Настай өөрөөс нь ахмад хүнийг монголчуудын тэр том хүндэтгэл бол насны ирэмб. Энэ хорвоо дээр насны ирэмб шиг том ирэмб байхгүй. Өнөөдөр тэгтэл яаж юм? Би улсын заан солтой хүн дээрлэлтэн суун. Таны дээрлэлсэн. Би авьяас жүжигчсэн солтой хүн дээрлэлтэн суух хэрэгтэй. Би компанийн захирал хүн олон хүн тэж ийдэг шиг жах шиг. Би 100 хүн ажилтаа 100 ажилчтай хүн хамгийн дээдлэлт сууна гэж үзэж байна. За нэг талаар ярих юм бол энэ тим юм шиг боловч харагдаж магадгүй. Харагдана бас харагдаж болно. Юм хоёр тал. За нөгөө талаар бол хамгийн бүдүүлэг хамгийн болохгүй минь. Яагаад гэвэл тэр настай 80 настай 60 настай хүний дээдлэлт улсын заан сууж яах. Улсын заан тэр улсын заан гэдэг юм. Тэр улсын зааныг хинчж байхад тэр хүн амьдарч ирсэн. Тэр хүний агуу их цаг хугацаа орон зайг тэр өнгөрүүлсэн тэр үдсэн туулсан хугацааг хүлээж үдэнвшэрч тохоог нэргөө золгодог юм. Монгол хүний хамгийн том энерги эрчс бол настай хүний тохоо өргөх, настай хүнд баярлуулах, настай хүнийг хүүхэд баярлуулах. Энэ чинь энерги маш том энерги. Хүүхэд өөрөө маш зайлган цагаан цаас шиг тийм байдаг. Тэгэхээр хүүхдийг хүрэл ахмад хүмүүс хүнддэг байсан юм байл ш нь монголчууд чинь тийм. Энэ жоох юм цаашаа ийшээ гэхгүй тийм. За тэгээд настай хүний урдуур хойгоор гардаггүй эн чинь тэр насын хүнд цаг хугацааны хүндэж байгаа. А хэрв дээдлэлтэн суугаад дээжийн нугаад байх юм бол тэр буйныг даахгүй гэсэн. Тэр настай хүнийг харсан даасан тэнгэр гэж байна. Тэр цаг хугацааны агуу их тэнгэр нь тэнгэрийн даахгүй. Тэр хүн за яг одоо настай хүн болгон гигэнтэй байдгүй юм л да. Зарим настай хүмүүс тун хэцүү бас байдаг тийм. Зөндөө. Хүүхдүүдэд дандаа буруу ухуулах хийдэг. Дандаа буруу тийшээ үлгэр дуурайлал тийм. Буруу үлгэр дуурайлалтай, ухамсар төлөвшөөгүй энэ хорвоогийн энэ ертөнцийг үзэх үзэл нь таг хаагдмал, баригдмал тийм хүмүүс зөндөө шүү дээ. Тэгэхэд чинь дөнгөж 20 гэт залуучууд жигтэйхэн сайхан гэгэртсэн төлөв төвшин хүмүүс зөндөө байна. Тэгэхэд нас бол тэр юмыг үз тойл ухаарахаар бол нас бол нэг хамааралгүй гэж үзэж байна. Гэхдээ хамаарал байна. Ягаад гэвэл тэнэг хүнээс ч гэсэн ямар ч адгийн тэнэг хүн байсан нэг 80 хүрч байгаа юм уу 60 хүрч байгаа хүнд заавал нэг хүнд хэрэгтэй байж идэг. Тэрийг гагцгүй гэрхаа соргог ухаанаар торгон мэдрэмжээр олж харах хэрэгтэй. Батмын гэдэг хүнд надад би муу хүн байж байна. Тэгэхэд надад заавал нэг хүнд хэрэгтэй байж байгаа. Тэрийг л олж харах хэрэгтэй. Тэрэн дээр нь дөрөөлж Батмантай найзлах хэрэгтэй. Одоо орчин үеийн бид нар голцоо хүний амьдрал мөнгө төгрөгтэй байна. Эд хөрөнгөтэй байна. Эрх мэдэлтэй нөхөрлөд байна. Энэ хамгийн муухай. Хүний тэр нэг хүнээс онцгойрсон нэг тийм мөн чанартай нь тулгуурлал тэнтэй харьцах хэрэгтэй. Тэрийг өнгөлөөд тэнийг яриад байхаа зэрэг миний муу чанарууд энэ алга болдог юм. Тэгээд тэр өөрийн чиглэлдэг энэ насны ирэмб монголчууд бид нар өөрсдөө настан хүн шиг, юм үзсэн хүн шиг, нүд тайлсан хүн шиг байж чадахгүй бол бидний хөвгт тийм л байна. Тийм л. Тэгэхээр таны одоо
цааштай гэдэг юм одоо энэ зүйл маань ингээд ном болгож гарч энэ судлах хэрэгтэй. Тэгээд бүр цаашаа гүнзгийрүүлээ судлах хэрэгтэй гэж та бодож байгаа. Тэгээд энэ бидний хойч үед одоо яаж үлдэх хэрэгтэй юм бэ? Одоо бид нар чинь хот суурин юм хүмүүс болчихсоо одоо хөвчлэн ингээд за энэ одоо хөдөө газар амьдрах нь цөөрч гэсэн учраас одоо энэ наалдахгүй юу гэсэн юм асуултууд их байдаг л да. Тохирохгүй юу одоо гал тавих тухай гэхэл чинь би байранд байгаа юм чи яах юм гэдэг шиг. Тэгэхээр таны цааш тийм миний одоо таны өөрийн те одоо миний гаргасан энэ зүйлүүд хойчуд ингэж үлдэх ёстой ингэж цааш нь авчих ийм хэрэгтэй маа гэдэг талаас бас хэлээд өгөө. За тэгээд гал дахиж болохгүй одоо байранд гал туулж болохгүй гэж асууж байна тийм үү? Тийм. За энэ бол том асуудал болж байгаа. Одоо бид нар бүгдээрээ шахах байртай болчтой. Монгол хүн галаа сайн тахиж явах хэрэгтэй. Тэгээд гал тахиж байгаа нэгээд хээр гараад гал түлээд байгаа. Хээр гарч гал түлэхдээ тулгын жилүүд болохгүй. Шууд ингээд ногоон дээр тулж. Энэ ногоон одоо ийм ногоон газар монголчууд гал түлнэ байтахад хөөтөө тоогоогоос хүртэл тавьдаггүй шүү. Хөөтөө тоогоо тавихад заавал нэг 3 мод юм уу чулуу тавьж дээр нь тавьдаг. Тэр ногоо чи амьтан шүү дээ. Бас хүүхэд шиг л өсөж яваа хүүхэд шиг тийм дээр хөөтөө тоогоо тавьж чаддаг. Хөө чинь сэвтүүлчих шүү дээ. Ногоо цэцэг юмны тэр энерги ирчихсэн авра гэж ярьж байна. Одоо юу гэж юм тийм ээ. Тэнд нь нөлөөлж гэсэн үг. Шатсан хөө өнөр та нар оршиход. Тэгэхээр яах нь вэ гэхээр энэ дээр гал төлж ийн гэсэн болохгүй. Тэгэхээр гал төлөхт болж игэл ногоогүй, өвсгүй халцгаад дуухан газар. Халцаад дуухан газар олдсон шүү дээ. Тэгээд тийм газар болж игэл амтэн шатаахгүй, ногоо шатаахгүй, өвс шатаахгүйгээр тэгээд 3 чулуу ингэ тавь тулцгаж байгаа. 3 чулуугаа салгаж явдаг байсан гэдэг. Явд салгадаг. Явах мод дотор заавал салгадаг. Хүний тулгаатай чулуун дээр гал төлдөггүй. Тэгээ танаас бас нэг асуух юм байна. Энэ монголчуудын бид нар нэг юм удмын тухай их ярьдэн шүү дээ. Удам сайтай, муутай гэл. Удмыг харж хүнтэй нөхөрл, удмыг харж одоо бэр хүргэн болго одоо юу гэдэг дандаа удмын тухай. Энэ мэдгүй одоо зарим хүмүүс магадгүй удмыг хар гэд хэлчихвэл айгүй хүнийг нэг баян ядуу өөрхөн мохоор ялгсан юм шиг яриад уг нь бол миний ойлгож байгаагаар үгүй байгаад байгаа. Энэ ерөөсө цэвэр ерөөсө тэр айлын тэр одоо гал голомт тэр айлын одоо тэр яг оюун ухааны ухамсарын хүний мөсний асуудал. Ийм хүмүүс ийм айлал юм удам сайтай гэж яригдж явсан. Тэгээд тэр удмыг өдий болтор авч явсан удмаа удам уутынд аваачиж одоо удмынхаа одоо тэр гал удмын тэр заяач удмын тэр одоо бүх сайн сайхнаас дороотуулъя гэж одоо ямар ч хүн монгол хүн хүсдэггүй байсан болов уу. Тэгэхээр таны судалгаанд бас энэ удмын талаар ер нь цаашдаа бид нар яаж ойлгох хэрэгтэй юм бэ? Удам гэдэг бол удам. Одоо бид нар Монгол удамтай хүннүү удамтай гэж ярьж байгаа шүү дээ. Хүннүү өрн гэж одоо том өрн байж. За уртын дуу гэдэг чинь хүннүү өрнөөс эхэлж ийж. За тэгэл бид нарын энэ ёс заншил байгалыг энэ зам ёсыг энэ торгон ухаанаар энэ шинжиж ийсэн улс бол бас л мөн хүннүүгөөс эхэлтэй ингээл явж байна бид нар. Бид нар өндөр дэд удамтай улсууд, Чингис хааны удамтай улсуудтай бид нар. Чингис хаан гэж ямар дэлхийд гайхамшигтай хаан байв. Өнөө биднээс хүүхд байхад Чингис хааныг алуурчин, тонуулчин гэж яхаж ойлгож байсан удаа тийм цаг үе байна. Энэ бол гадны бас нэг явуулга одоо манайхны тарих угаалт гэсэн үг. Үгүй шүү дээ. Чингис хаан бол дэлхийн ертөнцид энэ ёс заншлыг энэ байгалийн зам ёсны хуулийг сахиулах гэж дэлхийд ухамсарын 90 зууныг бий болгох гэж оюун ухааны төвшөд өгөх гэж энэ дэлхийг дайлаар мордож ирсэн шүү. Түүнээс алж чадъя гэдэг юм шүү дээ. Тийм байхгүй. Эзэгнэхээгүй манайхан тэнд чад ингээл газрын булааж аваад юм уу юмын булааж аваад ингэж зарим улс орны муу муухай авилгал бүх зүйлийг сөнөөж өгөөд инх хамгаалан болгоход нь тусалж ирсэн байлээ шүү дээ. Тэгэхээр бид нар агуу их том эрчис энергийн оюун санааны их том удамтай улсууд. Чингис хаан бол далдыг харддаг, үзмэрч. Чингис хаан бол мэрэг төлөв тавьдаг. Чингис хаан бол одоо усны амьтан, газрын амьтан гэдэггүй, тарав туулааны мах гэдэггүй. Монгол хүмүүс тарваны мах гэдэггүй байсан шүү дээ. Одоо бид нэр дуртай болчиход байгаа. Энэ их муур. Монгол хүн хорхоо шавж загас жарахад усны амьтан гэдэггүй. Энд чинь яаж энэ удмын ярьж шүү. Бид нар удмаасаа юм болсод. За Монгол хүн яадаг вэ гэхээр харгаал хилдэггүй. Монгол хүн яаж вэ гэхээр дандаа таван шум малынхаа махыг маш цэвэрхэн төхөөрч иддэг. Малаа гаргахтаа хүртэл эвтэйхэн төхөөрдөг. За тэгээд монголчууд бид нар удам гэдгийг бол маш том нарийн андан хамгаалж ирсэн. Удам сэвтчихвээ. Манай удамд ийм хулгай хийдэг удам байхгүй. Манай удамд хүмүү хилдэг удам байхгүй. Манай удамд
ловер хийдэг удам байхгүй гэж. Өнөөдөр бид нар удам аяас юм чинээ бодохгүй шүү дээ. Ургийн бичиг гэж юмыг манай монголчууд яг бурхныхаа авдранд бурхан тахилтайгаа адууныхаа тамгатайгаа хамт залж ийсэн. Одоо тоног доршин 3 дахь дэвтэр дээр удамын талаар энэ ургийн бичиг хөтлөх талаар ураг удам гэж юу юм гэдлээ маш тодорхой бичиж байгаа. За тэгээд нэлээд судалж байгаа. Ураг удмын баярын тухай бас бий судалгаанд. Ураг удмын баяр чинь уул усны баяр юм байна. Тий, уул усны баяр. Уул усаа тахт. Одоо бид нар буруу хийгээд идэх тий. Тий, бид нар энд хорхох хийгээд арх хуугаад энэ чинь болохгүй шүү дээ. Уул ус тахиж байгаа улсууд арх хууж болдгоо шүү дээ. Тий, яг үнэ. Арх хууж болохгүй. Би одоо энэ тэнд уул усны баяр, ургийн баяр дээр арх хуугаад байгаа зүйлийг би хэлдэг. Тэгээ бас ойлгохгүй байлаа. Хүний эрх гэж үзэж байгаа байхгүй. Тэндээ тэгж арх хуулж тасалж унж тэгээд хоорондоо муудалцдаг шүү дээ. Ямар хэрэг баг. Тэгэхээр чинь ямар ургийн баяр бол. Ургийн баяр шил уул усаар тахиж байгаа. Галаа тахих. Энэ л баяр шүү дээ. Удамших гэж байна. Одоо илгээр өвддөг удам гэж байна. Даралт харуудаг удам гэж байна. Энийг тасалж болдог. За шүл хулгай хийдэг удам гэж байна шүү дээ. Юусе болдог. Тэрийг бас тасалж болдог. Яагаад гэвэл нэг үе 13 гэдэг. 2 үе 26. 3 үе 39. Энэ 39 жил гэдэг бол хугацаа шүү дээ. Энэ нь тасардаг. 39 жил. Нэг үе бол одоо нэг үе 13 жил хулгай хийхгүй, хүнтэй тэмцэл хийхгүй, нэг удамд нэг муу юм таслах гэдэг шүү дээ. Удамшуулахгүй авшуулдаг гэдэг. Тэгсэн чинь манай удам одоо яах чинь гэхээр нэг сайн удам юмыг удамшуулах гэдэг. Одоо жишээ нь ерөөл хийдэг, өв соёлоо түгээдэг, одоо сайн сайхан юм удамшуулах гэж 13 жил хичээх нь байна. Тэр хооронд бүгдээрээ 13 жил сургууль 13 жил их сургууль төгсч 5 жил сургууль төгсч байгаа тайлгаагүй 13 жил сургууль сонгосон үг шүү дээ. Дахиад магистр хамгаална. 26 жил. Диплом юу хамгаална? Доктор хамгаалъя. Хэдэн жилийн? 39 жил. 39 жил төвчих юм бол доктор хамгаачлаа манайхан яг энэ удамаа баталчлаа гэдэг том юм удам бишиг. Манайхан хулгай хийхгүй, хүн алахгүй, хүлээд харахгүй, худлаа ярихгүй ингээд цэвэрчлээ, юм болчлаа гэдгээ тунхаглана. Тийм учиртай. Тэгсэн чинь одоо 13 жил гэдэг чинь хүн 1 жил 2 жил, 10 жил, 13 жил гэдэг чинь хүний үе мултарна гэж байна. Үе мултар. Тэр үе мултархад хүний ямар нэгэн тийм биологийн оюун санааны 6 дахь мэдрэхүйч гэдэг юм уу одоо наад мэдрэхүй одоо хүний эд эснээс ямар нэг юм шинэ үе таалга нээдэг. Аливаа нэг юм хаагддаг юм байна. Тэгэхээр тэр хаагдахад нь юута муу бөхний хаагаа ижих чинь та. Тэгээ шинэ юмда шинэ үе таалга шинэ үе нээгдэж та. Одоо 13 настай 13 дахь жил одоо 13 жилийн дараа шинэ номын хуудас нээж байгаа юм шиг энэ дээр дандаа шиний биш. Энэ дээр нөгөө өмнө байсныг хаагаа ижих юм чинь энэ дээр байгаа юм ерөөс энэ бичигдэхгүй нэ. Тэгэхээр 13 жил сурцсан юм чинь тэрийг 13 жил нөгөө тийг үзэн ядаад бүр тэрийг бүр хулгай хийх тухай бодохгүй. Хулгай хийвэл ийм юм хортоо гэдгийг үзсэн 13 жил үзсэн хүн чинь энэ дээр дандаа шиний юм нэ шүү дээ. Ингэж удамшуулдаг байсан байна. Нэг хэдэн хүүхэдтэй айл байж 2 3 хүүхэдтэй айл гэсэн хулгай хийгээдээс болдгоо өөрөөсөө хамтны юм хулгай хийгээд болдгоо байчээ. Бас одоо хэл одоо болохгүй ааш та. Тэгсэн нэг хүн хэлжээ. 13 жил хийвч хүүхд гарахгүйгээр. Наад хүүхдүүдтэй 13 жил нэг үе 13 жил юу вэ? Одоо хулгай хийх талаар гарын шин тайрдгийн одоо чихийн шин тайрдгийн хамрын шин тайрдгийн ч гэдэг юм ийм сургууль одоо сургаал хэл гэж. Тэгээд яг тэрийг үйлдэлсэн гэсэн 13 жил төвчээд өөрсдөө хулгай хийхгүй хүүхдүүдээ чинь. Тэгээд 13 жилийн дараа дахиад нэг хүүхд гарсан чинь тэр өмнөх хүүхдүүдээ тэс өмнө хүүхд гарсан гэж байна шүү дээ. Чигтэйг нь сайн хүүхд гарсан гэж. Тэгэхээр хүн сэтгэлгээ нь яа. Хүн ерөөсөө юу бодож явна. Өнөөдөр эрүүлдээ сансан юм согтуудаа гэж үгээд гэж. Эрүүлдээ хүн их одоо энэ зурлаас залууг юм өөр их шин би нэг зодох юм шиг бодоод байх юм бол арх уусан үед нэг мэдсэн жагсан тавьсан байдаг. Тэр бодол нь биелээ болдог. Тэгэхээр хүн юу их бодож явна тэрийг яг олддог. Тэгэхээр би өстө нэрээ дахиж ийм муухай бодохгүй шүүгээр хүн бодол бол юу ч бодож болно гэж замбраагүй. Энийг л цэцлэх хэрэгтэй. Бодлоо цэцлэж явах хэрэгтэй. Бэлэгдэл зүй ард юм байхгүй юу? Тэгэхээр бид нэр бэлэгдэл зүй бодохын тулд үйлдэхин тулд эхлээд энэ бодол санааг цэцлэх нь байна. Удамаа цэвэрхэн авч явахын тулд бид нэр бодол санаа үйлдэлээ цэцлэх нь байна. Удамаа сайхан зөв удамаа бид нар удамшуулахын тулд яах вэ гэхээр эсвэл энэ оюун хумсрын асуудал энэ илгээ зүрхний асуудал болж таарч байна шүү дээ. Монгол хүний одоо тэр гол мөн чанар тэр гол одоо тэр хүчтэй байсан. Цаашдаа улам хүчтэй болох. Магадгүй дэлхийн ертөнцид туслах, тэдгэрт зөвлөх одоо ийм хэмжээний зөвлөл маань ерөөсө бидэрт зүгээр бидний дотор бидний цус ясна бэлэн байна. Билээ хэм байж. Энийгээ нэг олж хараад, эргээд нэг хараад
судлаач, сонирхооч, хэрэгжүүлээч гэж боддог л да. Тэгэхээр таны хийж байгаа энэ бүтээл юмнаас яг тэр харагдаж байгаа болохоор надад маш баяртай, сайхан санагдсан. Тэгэхээр Дэлхийн өнөөдөр цаашид энэ оюун санааны иргэн ирж шít гэж ярьж байгаа биз? Бомбо иргэн гэдэг. Энэ яаж юм гэхээр энэ худлаа, зарим нь худлаа гэж яриад байгаа байхгүй. Ярьж байгаа хүн бас байна ш. Би бүр тэгж хэлсэн хүнийг хараад бүр өстө ой гутах шиг болсон шít. Энэ хэрэглээний иргэн дуусч байгаа. Одоо ингэ дууссан. За хэрэглээний иргэн дуслаа гэдэг бид нар явган алах нь ховцсооноо тайлт нүцгэн шаардсан юм гэсэн үг биш шүү дээ. Ерөөсөө л бид нар юмыг хэтрүүлж болохгүй. Хэмжээнд хөгжүүл яриад байдаг ус шоргоод далавчилсан байна. Их урт сайхан намар болоход яг л тийм намар. За түрүү жил жишээлбэл шар цэцэг их ургасан байсан. Би нөө хөгжүүлээгээ хөлийг хэлснийг санаа. За шар цэцэг их ургаж энэ хавар их үер устай болох нэ гэдэг ингээд үнэхээр л үер ус. Одоо энэ жилийг би ингээд ажиглахад маш их яргуу ургасан байна. За тэгэхээр энэ юуны бас дохио байж болох уу гэд бид нар нэг бодох бас цаг болцоод байгаа. Яргуу зарим жил ургадаггүй. Их ховор ургадаг. Авар товорхон энэ тэнд ургадаг. Яргуу их жил 100 сайхан болдог л гэдэг. Тийм. Яргуу байж та халуун чанар ургамал юм байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр бороо их ус орно гэсэн үг. Бороотой устдаж ил байна гэсэн үг. Тэхийн тулд яах вэ гэхээр яргуу чинь ямаа хийдэг юм байна шүү дээ. Ямаа их дуртай шүү дээ. Яргуу хийдсэн ямааны махыг шинтэй гэж шинтэй юусдаг. Тэгэхээр зэрэг яадаг вэ гэхээр чигэн цай. Чигэн цай. Уушиг чиг бам цай. Бөөрн цай сайхан байна. Усан ясны одоо үе муу шигэн суулдаг шүү дээ. Ясан цай. Бүх юм сайн байна. Тэгэхээр яргуу хий. Бас нэг дохио байна. Нэг байгалийн мэдээлэл их юм уу те. Ходоод их хямар хаварт хүний ходоод их хямрамтгай байдаг. Тэгэхээр хаварт юу гэдэг вэ? Хүүт юм уудгүй. Хаварт цадтал идэж бол. Цад иддэг. Тэгэхээр цадтал идэх юм бол ходоод амархан нөгөө шингэж чадахгүй хямардаг гэж байна. За хавар хээр унтдгөө байлдгүй өснөө юм байгаа. Одоо тэнгэр хангаа хашааждаг харганы зан уулаа шинждэг шовууны шаацгаа тэнгэр шинждгээр бол тусдаа хэд хэдэн ном байна. Байгалийн тэнгэр яваа. Зөв мэдрэмж бол одоо үнэхээр агуу гайхамшигтай. Бид нар одоо ч тэр мэдрэмж цус эсгэнд бидэрт байгаа. Тэгэхээр бид нар юу гэдэг миний ойлгож байгаагаар бол эргээд ямар ч монгол хүн байсан, хаач амьдарч ирсэн, юу ч хийж ирсэн. Эргээд энэ бид нар ийм их нөөц болцоо байна. Оюухан энийг нэг сэргээгээч, нэг таниач, ухаараач ойлгооч тэгээ цааш нь болж өгвөл бас бусадаа түгээгээч. Бусад нь яах вэ болно л гэж би харж байна. Янз янзын одоо дэвшил технологи хөгжлийг. Гол нь бид нар Монгол хүн ямар байх ёстой, ямар байгаад ямар хүчтэй байсан, ямар ухамсартай байсан гэдгээ алдаж болохгүй шүү, тэ. За бидэрт эргээд боломж байна. Одоо ч бас нэг учиргүй бүр алдчихлаа гэж бас үзэхгүй л байна. Тэгвэл бид нар үргэлж энэ дархлаагаа сэргээж энэ зүйлээрээ бахархаж судлах ёстой гэсэн ийм бодол төрж ийн л да. Дүүрж байна, подкастаа дүүрч байна. Тэгээд бас нэг хэлчи, нэг ингэчи гэдэг бас эргээд бас магадгүй дахиад бас подкастаараа дахин бас таныг оролцуулаад бас өөрөх ийм бодол төрж байна. Тэгэхээр ер нь цаашдаа танд бас хэлэх сайхан өрөөлийг өгч юм уу? Бас хүмүүст нэг юм захих ч юм уу? Одоо ах хүний хувьд бас байвал бас хэлээч бид чөлөөтэй үзэл бодлоо гэсэн үг л дээ. Монгол хүний бэлэг өрөөл, бэлэгдэл зөв гэж юм нь амин сүнсний. Амин сүнс. Амин сүнс бид нар амин сүнсийг зүгээр нэг тийм мөнгө төгрөг одоо эд хөрөнгө шахуу юм боддог. Ийм сонин цаг үед ирчээд байна л да. Үгүй шүү дээ. Эд хөрөнгө бол зүгээр хэрэглээ шүү дээ. Хэрэглээ. Хуучирчлал төр зургийн хэрэглээ. Амин сүнс нь бэлэгдэл зүй, мөн чанар, амин чанар, хүн чанар. Энэ нэг хүн шиг хүн гэж ярьдаг. Бид нар хүн шиг хүн байх хэрэгтэй юм байна. Хүн чанарыг алдах юм бол бид нар торгуулаад л байна. Одоо энэ жолооны одоо нэг оноо хасагддаг шиг. Оноо хасагдаад л. Ингэж одоо орчин үеийг хэлж штэ. Одоо ч хэлж. Оноо хасагдсараа сүүлдээ буян муудаа тэр хүн эхэндээ өмнө нэг хэсэг өмнө сайхан амьдарч байсан. Одоо нэг амьдрал биш болцсон гэж ярьдаг штэ. Тэгсэн зарим хүнийг болохоор энэ их хичээс юм аа. Хичээсний хэрэнд энэ их сайхан болоод байгаа шүү. Амьдрал нь тун сайхан болж байгаа. Түүнээс нэг хэсэг өстө сөрхөн амтан байсан гэж ярьж байдаггүй юу? Хүн эзэн хичээвэл заяа хичээдэг. Эзэн хичээвэл заяа гэж. Эрхийг сурахаар бэрхийг сургаж өгдөг. Бэрхшээл туулахынхаа хэрээр бэрхшээл хүн хэдий ч нэ бэрхшээл туулна, төдий ч нэ амжилтыг олддог. Төдий ч нэ ард саргалыг туулдаг. Өнөөдөр бид нар эрх идэх гэж их чичрэх юм бол бид нар тун богино наслна. Буруутна. Эрх биш бид нар эрхийг сурахаар бэрхийг сургаж шүү.
Эрхийг сурахаар эрхийг сур. Эрх чөлөөг юм уу? Эрх чөлөөг идэх гэж эрх танк байх гэж нэг хүсэх юм байхгүй. Амар хэлбэр Амар тийм зүйлийг. Тэгэхээр оюун ухаан ажиллагаа байж тээ. За тэгээд энэ нэвтрүүлгийн сүүлд нь юу гэж хэлэх гэж байна гэхээр ерөөл хэлье. Монголчууд бидний ерөөлөөр ерөөлийн үзүүн тос болж яадаг. Манай Дулан багш миний тоглолтын дээр хэлсэн. Би тоглолтод юм юу болсон шүү дээ. Бэлгэдэл зүүн тоглолт хийсэн. Монголчуудын өргөсөн цаслын сүүн үзүүр нь сансарт хүрдэг юм а гэж. Сүргцгөө, ерөөлийн сүргцгөө. Заавал гадаагаар ч юм уу байшин дээвэр дээр машин дэргэндээ битээ сүргч өгөхээр гараад үгийн сүрг. Үгийн сайхнаар. За Япончууд монголчуудтай байлцсан. Орос монгол хоёр манайд Японтой тэмцсэн одоо дээр үе тийм нэг л ойлголоо. Тэгэхэд Япон эрдэмтэн хэлжээ. Япончууд манайхыг судлаа шүү дээ. Монголчууд Орос монгол хоёр нийлээд манайхыг дэвсгийн хүчээр юм уу? Багийн хүчээр цэргийн хүчээр ялцсан биш. Тусдаа ээжид байлаа. Монгол хүүхнүүдийн, монгол ээжүүдийн тэр өргөсөн цаслын шүүгээрээ ялчлаа. Энэ ертөнцийн том ер бусын үзэгдэл юм а. Энэ гагцгүй монгол хүнд байд юм. Бусад улс үндэстэн тэр жилийн хүчээ аваагүй юм. Нөгөө төвдүүдийн нөгөө майн мэгээс нь хүчээ авдаг шиг монголчуудын ерөөл маш хүчтэй юм. Хараалыг үг нь хүчтэй. Одоо уулын чиний харыг туулан чиний цагаанаа туулна гэж үг байдаг. Хараал хийсэн үний урдаас муу юм хэлсэн, муу юм бодсон хүний урдаас дандаа сүр гэдэг. Монгол хүн айлд орж ирээд дандаа цагаан эдээ амсуулдаг. Гарахтаа мөн мах цол идчихад аригтаар суусан бол араас нь цагаан юм амсч гардаг. Цагаан юм амс гэдэг. За тэгээд цагаан сэтгэл. Заавал цагаан эдээ амсахгүй гэсэн хүн айлд орохдоо муухай бодлоо хийж ордог. Ягаад гэвэл айлд муу бодлоо авч орох юм бол тэр айлыг гэмтээснээр бие үүлийн үрийн зэтэл. Бид нар нэг элэг нэгт монголчууд элэг нэгтээ бүгдээр нэг элэгтэй шүү дээ бид нар чинь. Үндэстэн даяараа нэг элэгтэй авшис. Хин нэгэн хүний хүүхд битгий өвдөөсөө хин нэгэн битгий зовоосоо тэгвэл би зовж байгаа юм шиг миний зүрх сэтгэл миний элэг бас хамт зовох юм а гэдэг. Ингэж үздэг. Энэ нь маш том амин чанар, маш том өргөн агуулга байгаа биз? Тийм байна. Ийм өргөн агуулгаар бид нар бие нэг хайрлж ирсэн ард юм. Тэгэхээр бие нэг хараад зүхэж болохгүй, бие нэг хорлож болохгүй. Хин нэгэн өөрөөс нь илүү одоо та надаас илүү ухамсартай, илүү авьяастай байж болно тийм үү? Тэгэх юм бол таныг бүр дээш нь дэлгэрүүлэх ёстой. Хэн илүү авьяастай, хэн илүү чадaltaй вэ? Тэрийг илүү их дэлгэрүүлж чадах юм бол би надад маш их буян болдог. Хэмжээшгүй буян болдог. Ягаад гэвэл гүүх нөхөнд өнөөдөр бид нар яаж юм гэхээр гүүх нөхөнд гүүхгүй нөхөө садаа болно гэж үздэг шүү дээ. Энэ бол одоо таны их эрдэм чадaltaй хүн байлаа гэж бодоход таны өмнөр хин нэгэн хаалт хийж энийг би чадна. Одоо энэ сонгуулиар манайх их муухай юм болдог шүү дээ. Тэрийг хаана, тэрийг гутаан яаж гэж. Энэ шиг нүгэл байхгүй. Ийм хийж байгаа хүнийг сонгож яах. Өнөөдөр тэрнийхээ оронд би арчлан намын хүн байлаа гэж бодоход ардын намын хүн, энэ ардын намаас тэр хүн их сайн хүн, энэ их сайн хүн шүү. Манай арчлан намаас энэ сайн хүн гэж хэлж ивэл харин тэр нь. Тэгэхэд манай арчлан намаас нөгөөх нь ямар ч одоо ухамсар муутай хүн байх. Ардын намд ч юм уу байхад манай ардын намын хүмүүс энийг дэмжээрэй зогсож байгаа шүү дээ. Энэ бол эрүүл сар ухаан биш шүү дээ. Өнөөдөр бид нар энэ намаараа талцах биш, тойрч сууж агаад энэ нам нь сайн нам, энэ нам нь муу нам гэж хэлэхээс илүүтэй манай нам нь сайн хүн би, муу хүн би. Бүгд энэ улсуудлаа ингэж гарч ирэх яад гэж ярих юм бол бид нар цаана маш том аз жаргал, маш хялбараар орж ирэх гэдэг. Бид нар юу хэлэх гэж байна вэ гэхээр энэ улс төрж байгаа асуудал биш шүү. Энийг юм зүгээр ойлгох хэрэгтэй тийм ээ. Энд жишээ татж байгаа шүү дээ. Бид нар аливаа юмсыг эрүүл сарвал ухаанаар талцахгүйгээр, тэмцэхгүйгээр, хин нэг ялахгүйгээр, хин нэг ялж болно. Ялахтаа ухаанаар ялдаг. Заахаа биеийн хүчээр ялдаг тэмцээн уралдаан байна. Тэр тусдаа асуудал. Түүнээс биш чивтер муудалцаад зодолдоод цохилцоод тэр чинь өнгөрсөн хоцрогдсон. Тэгэхээр бид нар юу яаж яах вэ гэхээр бүхнийг ухаанаар эрүүл сарвал ухаанаар шийдэцгээе эрхэм хүндэт монголчуудаа. Тэгээ элэг нэгт монголчууд таа бүхэн байна. Илгээрээ инг хамгаалан төрлөөрөө төвшин хамгаалан байх болтугай гэж. Ерөө Батар шигээ. За танд та биднийг одоо энэ бид нар илгээр инг хамгаалан төрлөөрөө төвшин хамгаалан байхын тулд хүн бүхэн дор бүрнийг хичээж энэ зүрх сэтгэл дотор байгаа муухай эцсээ авч хаяж сайн сайхан ирчмээр өөрийгөө гэрэлтүүлж өрөөл бусдыг гэрэлтүүлэх хүн бүхэн урдаа юм одоо уурхаач шиг юм гэрэлтэй байх хэрэгтэй. Оюуны гэрэлдээ асаая, мэлмигээ нээцгээе гэдгийг хичээнгүйлэн хүсэх байна. Бид нар дор бүрдээ гэрлээ асаах юм бол бид нарыг тэнгэр ивэн тэтгэн. Тэтгэн. За танд маш их талархлаа. Бидний урилгыг
хүлээн авч хүрэлцэн ирсэнд танд маш их баярлалаа. Танд эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа. Соён гэгэрэлийг энэ эрчим энергийг далдын болоод ил далдын хүчийг олон түмэнд түгээдэг танаа хамт олонд танаа хамт олныг одоо үдэд сонирхдаг энэ бясалгадаг, дагдаг, дуурайдаг, сурдаг, сурвалжилдаг энэ олон сайхан хүмүүс гэгэрх болтугай бүгдээрээ улам бүр гэгэрхэд хэмжээ хязгаар байхгүй. Хязгаар байхгүй. Бас муу юмд хэмжээ хязгаар байхгүй. Тийм учраас бүгдээрээ муухай бүхнийг төвчж бүхнийг гэгэрүүлэх төлөө энэ улс орныг үндэстэн улсыг улмаар цаашлбал дэлхийн ертөнцийг урт наслуулж удаан жаргахын тулд бид нар энэ оюун ухаанаа улам бүр гэрэлтүүлэх хэрэгтэй байна. Энэ бол тулгамдсан асуудал болж таарч байна. Энийг бүгдээрээ хийцгээе. Тал талаас бүгдээрээ эрвэх твэрхээ зүтгэцгээе гэдгийг та бүхэнд уриалж байна. За танд талархлаа. Баярлалаа. За